9 хүртэлх кодтой ийшээгээ бол болохгүй, ийшээгээ бол болно гэх юм байдаг. Тэгэхээр яг тэрийг бол дагаж байгаа. Ерөнхийдөө бол яг нэг тийм хувцсны байдал нь бол тэгээд хилц хилцээсээ хамаарат нэг жоохон өөр байх тийм юм байдаг л та. Тэгэд одоо иймэрхүү юмыг ингээд ойлгоод мэдээд аав зөв хооллолт ч гэсэн тэрдээ зөв хувцлалт, зөв юм зогсолт, хүнтэй харьцах, ядаж зөв гараа барих, нэрийн хуудасаа хүнд зөв өгж сурах. Энэ жоохон юмнууд чинь цаашдын тэр бизнесийн амжилт асар их нөлөөлнө зүйлүүд. Яг тэр хүний тэр байр байдал хөдөлгөөнөөс тухайн хүний статус их харагддаг. Жишээлбэл нэг ийм үг байдаг штэ. Харвардын одоо их сургуулийг төгссөн те элит сургуулиудыг төгссөн хүмүүс ерөөсөө лифтэн дотор явж байхдаа бизнесийнхаа яриаг хийчдэг гэж байгаа. Бизнес нь yes or no гэдгээ шийддэг гэдэг. Тэр юу вэ гэхээр мэдээж тэр лифтээр нэг давхраас 10 давхар хүртэл явах хооронд бол юугаач ярьж амжихгүй тийм үү. А гэтэл яг тэр лифт рүү орж ийн, товчоо дарж ийн, одоо яадаг чи нэг толгой төгч ийн те. Энэ хөдөлгөөнүүдээрээ тэр яг нэг школ, нэг соёл донд байсан хүн мөн биш гэдгээр илт харагддаг юм байна л да. Ийм хүн бол амьдрал дээр нүдэнд нь харагдахгүй мөртлөө их байдаг байхгүй бас. Тэр тийм юмд өөрийгөө бэлтэж байгаа нэг бэлтгэл юм баа гэж бас ойлгох хэрэгтэй. За бие авч явах байдал хандлага гэдэг дээр энэ үнэлгээний хуудас одоо яг нөгөө ярьцлага шалгалт өгж байгаа хүмүүсээсээ үнэлгээ бид нар авдаг л да. Одоо жишээлбэл ингээл нэг нараа гэдэг охин манай компани дээр ирээд ярьцлага өгье гэж бодё тийм үү. Тэгээ бид нар чинь 20 хүнээс ярьцлага авах чинь бүгднгийн тэр хүний нөөцийн хүн бүгдийг цээжлээд байж чадахгүй шүү дээ. Сүүлдээ за 2 дахь хүн 5 дахь хүн хоёр нь хэр ялгаатай байлаа яалаа хэлээ гэд явчихдаг. Тэр юм үнэлгээний хуудас бүглэх маягийн тийм байдаг л да. За тэрийг нэг харуулъя. Одоо ингээл Backforce манай компани тий тэдэн сард тэдэнд өгсөн нэр тэр гэдэг хүүхд өгсөн. За оноо 50, тэмдэглэл 50. Мэнчилгээ ямар байсан бэ? Хувцлалт ямар байсан? Дууны өнгө, дүр төрх, бие авч байгаа байдал, цэгч болон байдал тий. Ярилцах чадвар, яриа өрнүүлэх чадвар, харилцан яриа болж чадсан хэсэг. Харилцан яриа болж чадсан хэсэг гэдэг чинь чухал шүү. Асуултанд хариулсан байдал. За энэ өөрийгөө танилцуулахгүй юу? Таны асуулт бол бид нар асуултаа бэлтжиж авах уу наа. Тэгээ энэ болгон дээр хариулсан оноогоо тавиад тэмдэглээ өгнө. 50. Тэгээ энэ чинь ингээд хүний нөөцийн хүмүүс энэ дээр ярьцлага авсныхаа дараа хамгийн сүүл захирал дээр ирээд өнөөдөр ингээд 10 хүүхдүүдээс за 5-ыг нь бол хэрэггүй. За энэ 5-ыг нь энэ ингээд тэр нэг шууд унгааж байгаа 5-ыг бол угаасаа захиралд үзүүлж цагийг алдах шаардлага болчихж байгаа байхгүй. Захирал хүн чинь заагүй шүү дээ. За тэр үлдсэн 5-ыг нь ийм оноод ийм хүүхдүүд байна гэдэг. Тэнгууд за энэ 5-аас за энэ 2-ыг нь болчих. Энэ 3-аас нь дахиад нэг ярьцлага аваа. Дахиад нэг уулзаад их. Ийм хэм болно. Ийм байдлаар оноо тавиад дүгнээд явцдаг. За тэгээд энэ үнэлгээний хуудас бол ингээд бэлдсэн байх нь шүү дээ тий. За цаг барих бол ерөөсөө бүр наад захын зүйл. Ярьцлага шалгалтын дээрээ хоцроод ирж байгаа хүн бол одоо цаашаа ерөөсөө ярих юм байхгүй. Бүр үнэндээ 5 минут хоцорсон ч гэсэн. Тэр ер нь бол ярьцлага шалгалтын дээр бол нэг за 10 минутын өмнө очисон байхаар дотроо бодож янз бүрийн юм тооцож очих хэрэгтэй. Хамгийн чухал юм дээр очиод нэг 5 минут хоцорчж байгаа хүнтэй бол ерөөсөө ярих юм байхгүй. Тухайн компани. Үнээр хөндлөж байгаа хэрэг биш. Тэгээд бас нэг юм байдаг шүү. Цаг барих дээр хүн биш үү? Онгоцноос хоцордгоо. Явж. Ерөөсөө хоцрохгүй. 5 минут ч бас. Тэр 5 минут хоцрол онгоцноос хоцорч штэ. Тэ? Яаж хийж яагаад онгоцондоо амжичдаг байхгүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр нэг надтай уулзалт хийхдээ 5 минут хоцроод ирж байгаа байхгүй. Тэгэхээр штэ бас яс юмн дээр 30 минут хоцорно, 5 минут хоцорно хоёрын хоорондох нэг ялгаа байна. Тэр юу вэ гэхээр 30 минут бол голцоо бүр үнэхээр нэг бүр яаж ч болохгүй юм гарч ирээд те. Эсвэл нэг явж байгаа машин бүргэлдсэн ч юм уу яасан чи. Ийм байх тохиол арай илүү байдаг. 5 минут бол үнэхээр яг үл хөндөлгдсөн байдал. За гайг байх гээл дөхүүлж байгаа чавтсан байгаа байхгүй те. Тэр ийм нэг ялгаа байна. Тэгээ тэр хүн чинь онгоцонд бол хоцрохгүй шүү дээ. Яг бол яг 5 минут хоцроход л билет нь өвхнө. Тэгээ ер нь бол яг тэрнтэй адилханаар онгоц гэдэг шиг те үнэхээр энэ ярьцлага шалгалтыг тэгж их ач холбогдол өгж анхаарч ирж үгүй юу. 5 минут 10 минут хоцорч байгаа бол тэгэл манай компаниг нэг тоогоогүй юм байна. Би бол шууд л гэж бодно. Шууд л. Тэгэл ер нь за 2 3 асуулт асуусан болоод явуулна дөө. За Мэнчилгээ нөө бүх юм мэнчилгээгээр эхэлж мэнчилгээгээр дуусна гэдэг чинь те. Ер нь одоо ингээд ажилд орсны дараа ч гэсэн би ингээд хүмүүсийнхаа өглөө орж ирээл нэг сайн байцгаана уу ч тийм ёроо сайхан амраарай гэж хэлж байгаа хин их хардаг шүү дээ дотроо. Тэргээрээ тэр хүний байр байдал бүх юм харагддаг. Өглөө ажил руугаа орж ирээл
сайн байцгаана уу гэд чанга хэлж байгаа хүн бол шууд ажлынхан горимд орчиж байгаа хгүй би махбод. Яг тэр хүн чинь шинжэнгөө унтаж жагаад өглөө нэг шүд амаа угаагаад хувцас солиод хүрээд ирсэн байгаа штэ. Тэгээс яг гэрийнхэн амралтын горимд байжгаад хүн чинь ажлын горим руу шилжих нэг тийм байж таарна да. Горимоо солихгүйгээр хүн чинь юм хийж чадахгүй. Яг тэрний чинь хамгийн чухал нэг юм нь мэдлэг байхгүй. Сайн байцгаана уу? Оо сайн. Тэгэхээр энэ дээр ярьцлага өгөх гээд орж ирж байгаа хүн хэр тод чанга мэдчилж ингэж ихтгэлтэйгээр ч гэдэм үү те байна гэдэг чинь их чухал. Ерөөсөө шууд түрүүн харагдана. Нэг гөлөгнөөд ингэж ороод ирж байгаа хүн бол за ер нь бүтэхгүй юм байна. Энэ хүн чинь надтай ингэж байгаа юм чинь харилцагч нартай ч тэгж харьцсан, компани бусад хүнтэй ч ингэж харьцсан. Шууд үнэлгээ алдна. За тэгэд өрөөнд орж ирж байгаа байдал, суудл эзэлж байгаа байдал эдрийг бол би бол бас их хардаг. Тэрч битгий хэл би бол яг хаа ингэдэг байхгүй. Одоо ингээд яг ярьцлага авч байгаа хүмүүс чинь гой юм ярьдаг. Тэгээ би бол яг ярьж байгаа байр байдлаас нь гадна бас тэр хүний хөдөлгөөнийг их хардаг. Жишээлбэл одоо юу гэдгийг хажуудлын өрөөнд нэг ийм цаас байгаа тэрийг нэг аваад иртээ гэд ярьцлага авч байгаа албаар. Тэгээд тэр хүүхэд за гэдэг. За ойлголоо гэд хурдан шуурхаа боссоод очиод аваад ирж байгаа тэр нэг хөдөлгөөн тэр имийг нэг хардаг байхгүй. Зарим хүн бол чи ингээ хажуудлын өрөөнд ороод цаас аваад ирдэг гэд ингээд тий. Тэрийг нь одоо юу гэдгийг та юу гэсэн бэ? Та цаас авdir гэсэн үг гэд хүн тодруулж асууж болно те. Ямар цаас вэ ч гэдэм юм. Инх юм бол ямар сүрхий хүүхдээ гэж бодно штэ. Тэгээд гэл ингэжсэн гараа авчдаг ч юм. Эсвэл зарим нэг дугаа гараа авчдаг ч юм уу те. За ойлголоо байхгүй. За тгиймиги байхгүй. Тийм бол бас шууд үнэлгээ алдна. За тэгэл ингээл нэг босч ирэхтэй юм удаан одоо юу гэх ингээд чи цаас авдирдээ гэсэн чинь за гэл ингээд босоод явах юм бол залуу хүүхдэд бол үнэхээр муу харагддаг байхгүй. Тийм хүнд бөхстэй тийм хүнийг би бол үнэхээр дургу. Ер нь яг шинэ залуу ажилтан бол ерөөсөө ямар 40-тэй 50-тай хүнээс тийм шаарж байгаа биш шүү дээ. Тэ? Чи 20 эдтэй хүүхдүүд байж байгаа 22 мөртөө 25 автай. Тийм хүүхдүүд чинь одоо юу вэ? 60 байгаа байх шүү дээ. Ийшээ гараад ирдэг гэхэд бүсөө дааж чадаад босч. За энэ бол ерөөсөө бүтэхгүй юм байна. Одоо ингээд манай үйлчлэлийн газрууд ресторан, бар эдрийн зөөгч охтууд, залуучууд бас зарим айгүй удаан байгааг хараад би бас дотроо бүр бөхөмддөг байхгүй. Хэрэв би тэр ресторан зөөгт одоо тэр баарны эзэн байсан бол зарим өглөө өдөр тэд гүйлэд дасгал хийлгэн. Яг бүр хамгийн удааныг нь 2 3 бүр за та нар яасан удаан ингэж яагаад нөгөө юугийн стаканыг бариулж байгаа. Одоо тэндээс ийшээ гүү гэд. Хөнгөн шингэн болох хэрэгтэй байхгүй юу? Энэ чинь хүн чинь үйлчлэлийн ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэл ер нь бол одоо ингээл яг захирч юм удирдах тушаалын хүн те цэцгээгээл дуудахад за юу гэсэн бай та гэд босоод ирсэн. Энэ бол цаанаасаа их тийм ажилдаа өөрөмсөг чадварлаг тийм хүн байдаг байхгүй. Ерөөсөө явж яагаад ч тийм болчдөг. Айгүй энгийн юм шиг мөртлөө энэ жоох юм чинь тэр хүний тухай их мэдээлэл өгчдөг тийм тал байдаг. За тэгээд энэ эхлэл төгсгөл хоёр чухал гэдэг те. Яг нь мэдлэгтэй их холбоотой түрүүний сайн байна уу гэд сайхан мэдлээ тань. Гарахтаа баярлаа, цаг гаргасанд баярлаа ч гэдэм үү те. Тантай дахин уулзах байх гэж найдаж чинь ч гэдэм үү. Бас иймэрхүү байдлаар ярих юм бол их сайхан төрөлтөрнө. За body language гэж байна. Биеэр илэрхийлэлтэй. Хүнтэй харилцахад гаднах үзмж байгааг харах нөлөөлөл 55%. За ингээд дуу яриа, хоолойны өнгө гэдэр те. За 38%. Ярианы агуулга 7%. Өөрөлдвөл энэ ярианы агуулгаас эдгээр нь илүү их том байдаг гэдэг юм яриад байна л та. Яг ярианы агуулга бол мэдээж бас байлгүй яах вэ. За тэгээд тийм болохоор бас өөрийнх нь тэр дуу хоолой хитрхи хурдан шулганаад ярьдаг ч юм уу, сандраад ярих шиг юм уу. Хитрхи удаан хойр нөгөө хүнийхээ бүр залхааж ярих гэдэг тийм энэ хүн дээр бас анхаарах хэрэгтэй байна шүү дээ. Eye contact маш чухал. Нүд рүү харж ярих. За нүд рүү харж ярих гэдэг чинь цоо ширтгэхийн нэр биш шүү. Бүр хүн ингээд нэг нөгөө ярьж байгаа хүн баг ингэ санаад бол би баг ингээр ярьчвал за энэ хүн бол бүтэхгүй те. Яг нэг айтайхан тааруулаад юм асуухад нүднээс хүн чинь харагдаж шүү дээ. Ойлгож байна уу, ойлгохгүй байна уу те. Нэг жоохон юм ярьсан чинь нөгөө тийм ойлгохгүй ингээд гүлийгээд байна уу яаж юм. Нүднээс бүх юм харагдаж байгаа тийм үү. Тэгэхээр нүдэрээ харж ярина. Ер нь хүн рүү нүдэрээ харж чаддаг гүлгэндэг хүн бол хийвгүй байдэн шүү. Тэгээд ажил дээр гарсан өнөөч тэр хүн чинь тэгэн шүү дээ. Тэ. За магадгүй байж тээ бас зарим нэг залуучууд өөр ирэхгүй тийм бас хүн байгаа гэж бодож байна. Олон залуучдын донд тийм үү. Тэрэн дээр бол бити сэтгэлээр унаарай. Засарна. Би яагаад ингэж хэлж байгаа юм бэ? Би бас биш тээ өөрөө яг нэг шилжилтийн насан дээрээ ч юм уу да нэг 16 7-тай байх үедээ нэг хэсэгэн тийм байсан үе байдیں۔ Яагаад чи одоо ингэ бодоход
Тухайн үед би ингээд нөгөө хүний нүд рүү харж ярихаар нэг жоохон төвхтэй санагдах нэг тийм яг зурс үе байсан байхгүй надаа. Тэгэхээр хэрвээ одоо ч жишээл хүний амьдрал чинь хөгжлийн явцад янз бүр байж болно шүү дээ. Тэр хүн байдаг бол өөрийгөө дасгалжуулаад хүний нүдийг хараад ингэж ярих юм сурах дасгалыг бас хийгээрэй. Би яг зөв минийх би одоо бодоход миний нүдний хараа хоёр өөр байсан юм л да. Нэг нь баг гівэрүүл нөгөөх нь хасах 2 3 мургатай байсан. Тэгээ долир тэгэхээр ингээд нөгөө хүн рүү ингээд хараад ирэхэд тэрнээс ядардаг тийм байсан болов уу гэж боддیں۔ Тэгээ яг тиймэрхүүтэй физиологийн янз бүрийн одоо юу байж болно шүү дээ. Хүний бас нэг эсвэл одоо сэтгэхгүй юм янз бүрийн байж болно те. Тэгэхээр тэрийг давж гарах орлого хийгэрээ гол нь. Ямар ч хүний нүд рүү аятайхан хараад ярьж чаддгүй хүн бол албан ажлыг цааш явахд бол хэцүү шүү. За ярьцлагын үед их санамсаргүй явдлууд гэж бас байна. Одоо жишээлбэл ингээд ярьцлага хийж идэл чинь л та. Тажигт л уцсан дуурал явчихна. Уцсан унтраахгүй. Энэ бол аягүй бүдүүлэг юм болж байгаа байхгүй. Тэ? За гэтэл яг хүн юм босоо бас мартцаанж болно те. Тэр яг энэ дээр яг энэ уц дуурангууд тэр хүн ямар арга хэмжээ авж байгаагаасаа нэг үнэлгээ нь бас их хамаарчдаг байхгүй. Жишээлбэл яг над дээр нэг ярьцлага өгчөөсөө охин ингээд яг тажигт л уц дуурал явсан чинь батас гэдэг нэг уцаа ингээд унтраагаал ингээд нэг ингэсэн байхгүй. Тэгээ би ингэжсэн. За чи ч одоо энэ ярьцлаган дээр бол их үнэлгээ алдахаар юм хийчлээ дээ. Юу гэж бодож байна гэж тэгсэн чинь харин тийм уучлаарай гэл. Биш уучлаарай гэх юм аа. Харин тэглээ гэл тэгсэн чинь тэгээд болоо юу гэдгсэн чинь гайхаад хараасан байхгүй. Тийм би за иймэрхүү юм гарч болноо тий. Энэ бол үнэлгээ алдах зүйл мөн. Чи иймэрхүү үед уучлаарай би уцаа унтрахаа марччихээ гэд ганцхан л ийм хэлээл бүх юм окей байхгүй уулна бол тийм үү. Хүн бас янз бүрийн алдаа гаргаж болно шүү дээ. Ажил дээрс хүн алдаа гаргадаг. Алдаа гарсны дараа тэрэнд хэрхэн хандж гин, хэрхэн арга хэмжээ авч гин гэдэг чинь тэр хүнийг нөгөө дээш явах уу, доош явах уу бүгдийг шийдчихдэг. Уц дугарлаа. Өө яана уучлаарай би уцаа унтрахаа марчиж гэд унтраагаа те. Ингээд бол болчихж байгаа байхгүй. Ерөөсөө уучлах байхгүй. Өөдөөс гүлитл хараа суугаад байдаг. Тэгээ нөгөө уцаа дахид дуграад за чи минь явдаа. Тэр чинь нэг мөсөн унтрах хэрэгтэй шүү дээ те. Дахид дууранд чи нэг алдаа 2 удаа тавьж байгаа гэсэн үг байхгүй. Алдаа хүн бол алдаж болно. Алдаагаа давтаад байгаа хүн бол ерөөсөн ямар ч хэрэггүй. За бас нэг иймэрхүү юм байна. Зарим нэг тийм зөвүүн захирлууд ч тийм хүний нөөцийнхэн байдаг. Хүнийг ингэж сандаргааж, загинж магинж ингэж ярьслага авдаг. Чи мэддэггүй мүү? Тэр гээл те. Албаар штэ тэр чинь. Тэгж тийм байдалд оруулаад нөгөө хүүхд чинь сэтгэлээр унаад яана гэж сандраад тэрийг нь хардаг тийм бас байна. Ярьслага гэдэг чинь бас өөрөө янз бүрээр хөгжсөн юм байна л да. Тэгэн гот биш үү жишээлбэл нэг юм байгаа юм л да. Одоо жишээлбэл саяны тэр 100 мянган айлын орон сууц гэлдэг л да. За чиний талаар ингээд юм сонсноо. Юу мэдтээ ингээд. Тэр 100 мянган айлын орон сууцын саяны төрөөс цагаан сарвэр ингээд зарласан. За 5% хүүтэй чи мангар мэдэн чинь 6% бидтэй. Юм уу мэдтгүй юм чи юм уншдгүй юм уу? Гэж загналаа гэж бодъё те. Нөгөө 6%-ийн 5% гэж хэлсэн гэж бодъё л да. Тэгэн гот уучлаарай би буруу хэлчлээ ч гэдэг юм те. За ингэж болно тийм үү. Тэгтээ сая би уучлах ёстой нэг жишээ хэлсэн тийм үү. Тэр уцс дуураад буруу юм хийсэн учраас уучлалт гуйсан тийм. Энэ бол зөв. Энэ жишээн дээр бол уучлалт гуйхын зөв үү гэж бас нэг асуудал байгаа байхгүй. Юмд хандах та. Энэ жишээн дээр бол нь штэ. Уучлаарай гэхээс илүү хэлж өгсөнд баярлаа гэдэг хариулт байвал илүү гоё сэтгэл төрүүлнэ. Яг л бас хүн чинь бас мэдэхгүй ч болно штэ тийм. Тийм ээ би мэдээгүй юм байна. Хэлж өгсөнд баярлаа. За сургаж өгсөнд баярлаа. Толгой дөрвгөө загнуулж ягаад урвайгаад унжигаад нусаа нэгэд гарах биш те. Зөндөө юм заа сургаж өгсөнд баярлаа. Би таны ярианаас маш их ойлголоо гэх юм бол тэр шал өөр байдалд үлдэх байхгүй. Хөө энэ өстой дажгүй охин байна. Дажгүй залуу юм. Тэр иймэрхүү үед яаж хандах вэ те? Уучлал гуйх хэрэгтэй бол уучлал гуйна. Баярлаа гэж хэлэх үедээ баярлаа гэж тод хэлнэ. Аль болохоор зөв талаас нь, позитив талаас нь сөргөөр загнуулаад урвайгаад унжигаад дуусах биш. Энэ чинь надад хэрэгтэй юм болчлоо. Энэ чинь бас овоо хүн байна да. Ийм байх юм бол тэр хүн чинь цаашдаа ч угаасаа хол юм. Тийм хүн компанид хэрэгтэй. Positive thinking гэдэг нэг үг байдаг л да. Юмыг эргээр бодох хүн. Negative thinking гэж байна. Сөргөөр бодох тий. Намайг анх ажилд орж байхад манай компани одоо яг нөгөө